Өдрийн мэдрэг үзэгчтэй гүр ярилцлагын цаг эхэлж байна. Энэ удаад Цөмийн энергийн газрын дарга тэгшвэр зочноор өргөд оролцож байна. Танд өдрийн мэдрэг. Өдрийн мэдрэг. Сүүлийн үеийн анхаарал татсан мэдээллүүдийн нэг бол за Дорн Дамигт болсон одоо малчны одоо тугал өгсөн хэрэг дээр шинжлэх одоо ажлын хэсэг гаргаад за тэр ажлын хэсгийн дүнг мэдээлсэн явдал байлаа л та. Энэ ажлын хэсгийн дүнг хэрхэн яаж гаргасан тухай хэвлэлүүд тодорхой мэдээлсэн ч гэсэнтэй бас эргэлзэх нэг хэсэг байх шиг байна. Энэ дээр та юу хэлэх вэ? Яг нь энэ ажлын хэсэгт бол би хувьдаа урьж ажиллаагүй. Зүгээр Монгол хөлийн зөвшөөрөгдсөн одоо бүх агентлагаас эрүүл мэнд, хүнс хөрс тийм ээ мал эмнэлэг одоо Цөмийн энергээд одоо маш олон газраас 100 гаруй эрдэмчлэгийн ажилтан хөлийн зөвшөөрөгдсөн мэргэжилтэнд урьж ажилласан. Цөмийн болон цацрын хяналтын ерөнхий байцаагчийн хувьд Цөмийн газрын даргын хувьд бол энэ ажил хэр зэрэг одоо бодиттой явж байгаа хөндлөнгөөс нь хянахаарах энэ ажлыг хийсэн. Хөндлөнгийн оролцоо зөв хяналтыг явцад ямар хөө зүйлүүд ажиглагдсан яг урдаа барьсан одоо манай Монголын эрдэмтнүүд орж ажилласан гэж ярьж байгаа. Энэ маань хэр зэрэг ихтгэл үнэмшил төрхөөс байгаа. Яг одоо энэ Монгол хөлийн зөвшөөрсөн эрдэмтдийн ажиллаж байгаа зүйл бол монголчууд бас дэлхийн түвшинд судалгаа шинжилгээ хийж чаддаг тийм хүмүүс бас олон байдгийг хараад хувьдаа бол их сэтгэл хангалуун байсан. Дээрээс нь энэ ажил бас ингээд шинжлэх ухааны одоо үндэстэй нотлохотой бас тэгээд маш олон одоо Монголын хөлийн зөвшөөрөгдсөн лабораториудын дүнгуудыг харьцуулж тий ингэж гаргаж байгаа нь бол бас энэ бодиттой ийм ажил өгсөн байна гэж харж байгаа. Байгаль орчны иргэний зөвлөл гэдэг бусад зүгээр төрийн бас байгууллагуудаас тэр ерөнхий сайд таадаг одоо бас мэдээлэл хийгээд ингэж явж хахад нэг зүйлийг хэлээдсэн л та. Анханасаа бид нар бол энэ дэр Цөмийн энергийн тийм цацрагийн хордлоготой юм алга байна гэж шууд хэллээгүй. Ямар нэгэн хими элементээс болж хорцсон гэсэн дүнэлтийг хэлжсэн. Гэтэл одоо энэ ажлын хэсгийн гарсан дүнэлт болохоор тэнцээ зүгээр цацрагийн юм байхгүй л нотлох гээд байгаа юм шигээр цацрагийн хордлого одоо илүү өндөр түвшинд байхгүй гэдгийг нотлохж байгаа юм шигээр ингэж чиглэсэн байдлаар гарчлаа гэсэн ийм зүйлийг хэлээдсэн л та. Тэр хүн хард хэрэгтэй. Гэхдээ аливаа зүйл Монголд хөлийн зөвшөөрсөн энэ эрдэмтдийнхээ энэ тийм үү ганц биш маш олон хүмүүсийн хөдөлмөрийг нэг хүн зүгээр л хардаад юу гэдэг устдагчдаг ч юм уу буруу зүрх гэж хэлж болохгүй. Шинжлэх ухаан бол шинжлэх ухаан, судалгаа бол судалгаа. Тэн дээр үнэлгээ гаргаж байгаа ийм зүйл шүү дээ. Зүгээр харин зарим нэг хүмүүс бол өнөөдөр А гэж хэлчихээ маргааш Б гэж хэлээд нөгөөдөр З, Д гээд нэг зүйлийн талаар олон юм хэлээд байна л да. Одоо жишээл зарим төрөмс баглаг хүмүүс. Ийм хүмүүсээр зөвлөө хэлэхэд та бүхний болон хүн амнаасаа гаргасан хийний ямар нэг хий гаргуул тэрний төлөө хариуцлага хүлээдэг байх хэвээр. Тэр чинь нийгэмд маш их сөрөг урдаг байгааг өгч байна. Тэгэхээр зэрэг энд хариуцлагатай өгүүлдэг болёо. Тэгээ төрийн байгууллагч тэр, төрийн ус байгууллагч тэр. Хэрвээ ингээд ямар нэг одоо жишээлбэл энэ ураанаас болоогүй, цацраас болоогүй гэдгийг ганцхан манайх хэлээд байгаа биш ээ. Жишээлбэл эн чинь шууд одоо хүнд нөлөөлж өг гэдэг одоо эрүүл мэндийн байгууллага хүртэл тогтоогд өгч шít. Тэгэхээр хүнд нөлөөлөл байхгүй нэг тогтоож гэдэг бол малд нөлөөлөл гэдэг юу шít. Тэгэхээр ингээд тогтоосон зүйлийг бол бас тэгж өгөөсөд байж болохгүй. Энд чинь маш их хөрөнгөд мөнгө зарж байна. Хин нэгэн хүний цуглалт дэгдээгээд одоо юу гэдгийг 19 сарын 21 дэлхийн цөмнөг хээр зэрэг бүгдээрээ гэр ачаад л явдаг шиг тиймэрхүү маягтай дахиад нэг хүн цацраас болж гэхээр бүгдээрээ одоо ингээд айчичээд идэг ийм асуудал болох хэрэгтэй. Энд чинь төртөө улс байна. Энд чинь одоо хуультай улс байна. Энд чинь өөрөө эрдэмтдтэй судлаачтай улс байна шүү дээ. Бүхлэгдэн улс байна шүү дээ. Энэ хүмүүс нь гаргасан дүгнэлтийг нэг хүнтэй юу гэдэг санаатаа санаагүй одоо буруу зүрх гэсний тоогоор итгээд байж болохгүй л гэж харж байгаа. Тэр хордож өгсөн гэсэн тугалнуудын дээр нэг дүгнэлтэн дээр бас нэг тийм зүйл байсан л та. Тэр цэцэргээс бол болоогүй мөн. Гэхдээ селен одоо зис гэдэг юм уу тийм одоо хими элементүүдээс хордсон байх магадлал өндөр байна. Энийг цааш нь одоо судалж үзэх шаардлагатай байна гэсэн юм дүгнэлт гарсан юм билээ. Тэгэхээр энэ ажил бол үндсэндээ одоо энэ ажлын хэсгийн цаашаа хийх ёстой ажил уу? Эсвэл одоо холбогдох өөр байгууллагууд энэ ажлыг цааш нь хийгээд явах ёстой юу? Танай байгууллагын мэд харьяалалаас гараа явчих чинь гэж болохгүй. Өөр чиглэлээр ажиллах хийх ёстой. Бид бол энэ цэцрээс болоогүй гэдэг нотлоод өгсөн. Энэ ажлын хэсэгч бас давхар бидний ажлыг нотлож явах шиг байна. Одоо бол яг энэ мал эмнэлгийн
төвшөнд тий одоо эсийн төвшөнд одоо энэ шинжилгээ хийдэг энэ лабораторийг сайжруулах бас энэ чиглэлөө одоо жишээлбэл ураны юуны эсийн төвшөнд судалгаа хийх юм сайжруулдаг талбай анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлөө бас мэдээж гадагшаа дотгошоо тэр төвшөнд судалгаа хийдэг лабораториулаа энэ дээж мэд явуулаад эцсийн төгөлдөө гарах ёстой л доо. Ерөнхийдөө бол тодорхой зарласан л да Монгол улс цөмийн энергийн хэрхэн яаж ашиглахын хөгжүүлэх энэ салбарыг яаж хөгжүүлэх гэдэг засгийн газрын бодлого бол маш тов тодорхой байж байгаа гэж. Яг энэ бодлогын хүрээнд өнөөдөр танаа газар агентлаг ямар үйл ажиллагааг явуулж байна. Энэ бодлогын хүрээнд одоо яг тэр оновчтой яг нийт мэдрэгдэхэр тийм үйл ажиллагаанд явуулж байна. Яг нь бид нар бол хууль хэрэгжүүлнэ бас бодлогын дагуу хуулийг хэрэгжүүлнэ тийм. Тэгэхээр энэ хүрээнд бид бүхэн өдөр тутмын одоо хяналт ерөөсөө цөмийн энергийн газар бол нэг талаасаа бол технологи нэвтрүүлэх дэлхийд одоо бүх салбарт хэрэглэж байгаа технологи нэвтрүүлэх ажлуудыг хийж байгаа. Нэвтэрсэн технологиг одоо горим стандартын дагуу ашиглаж байгаа хэсгийг хянах ажлаа бас давхар хийж байгаа. Тэгээд дээрээс нь одоо манад бол одоо жишээлбэл энэ чиглэлээр одоо хайгуул хийж байгаа компаниудын одоо давхар хяналт хийж байгаа. Бас хайгуул гээд илрүүлсэн ордуудыг одоо нөөц одоо бодиттой юу гэдгээс давхар шалгалт хийж одоо уурхай ам хамтарчийн шалгалт хяналтыг хийж одоо эрс соёлын мэргэжлийн зөвлөгөө оруулах функц байж байгаа. Одоо энэ жил бол одоо ураны салбарт нэг 50 гаруй мянган тонны нөөцийг одоо эрс соёлын мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Энэ бол одоо дэлхийн сүүлийн үед одоо уран салбар дэлхийд тогтож хамгийн одоо бодиттой том нөөцийн нэг л дээ. Энэ бол бас Монгол улсыг дэлхийд хэмжээнд өрсөлдөх хэмжээний тийм нөөцтэй улсуудын тоо руу татж байгаа ийм л үзэл. Одоо энэ салбарыг эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй гэж 2008-9 оны үед нэлээд идэвхтэй бас ярьж исэн санагдаж байна. Тэр үеийн засгийн газар. Тэгээд тодорхой хуулиудад тэгсэн мөртлөө өөрчлөлт оруулахдаа цөмийн энергийн тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа гадаадын хөрөнгө оруулалт одоо орж ирэх тэр нөхцөл бололцоонуудыг бол нэлээд тийм зарцаасан байдлаар хуулийг хийсэн гэж тухайн үеийн улсын хурлын гишүүн өнөөдөр эдийн засгийн хөгжлийн дэд сайд Чулуунбатар хэлээдсэн л та. Энэ үрээ яг тийм үү үндэслэн. Яг хуулийг олон талаас нь тайлбарлаж байгаа. Яг мэдээж хэрэгжих явцад бол зүгээр эдийн засгийн агуулга талаас харуул өөр байдагч болно. Гэхдээ бид цөмийн энергийн газар юу хийх ёстой гэхээр гарсан хууль тогтоомжийг хэлбэрлэлт мөрдүүлэх л ёстой. Энэ хууль тогтоомж мөрдүүлэл явж байгаа. Яг хуулийн дээр бол 51-с доошгүй 34-с доошгүй хувийг бол Монгол улс эзэмших ёстой гэж байгаа. Харин энэ доошгүй гэдэг өгчин өрөөг хэдийг эзэмших гэдэг нь тодорхойгүй байгаа учраас л одоо энэ эдийн засгийн эргэлтэнд оруулах холбоотой одоо хүндрэлийг бий болгож байгаа бол шаарч. Тэгэхээр одоо хуулийн дээр өшөөд өөрөө энэ чинь стратегийн ач холбогдолтой одоо ийм бүтээгдэхүүн байна шүү дээ. Тийм учраас энийг бол бас ингээд төрн тий өндөр түвшинд анхаарч өсгөх зөвлөлтөө. Энэ соёл байдлын зөвлөлийн түвшинд л бүх зүйл яриа шүү дээ. Цацрагийн хяналтыг одоо хийх үндсэн бас нэг чиг үүрэг нь бол танай агентлагийн нэг чиг үүрэг нэж байгаа. Гэтэл яг манайхан зүгээр ингээд бодвол одоо нийслэл Улаанбаатар хотод ч гэсэн тийм барилга баригдаж байгаа. Маш олон барилга баригдаж байна. Барилгын үндсэн хийстер блокийг бол ингээд үнсээр ингээд цутгаад ингээд блок босч байна үнсэн блок гэдэг. Гэтэл тэр үнсэн блок өөрөө бол бас ингээд барилгын норм стандарт яг хүний тэр амьдрах одоо ахуйд байж байгаа учраас өөрөө бас тийм нэг цацрагийн тийм өндөр идэвхжлэлттэй материалаа гэж үздэг юм бэл. Яг энэ бүхэн дээр танай агентлаг бүрэн одоо хяналтаа тавьж чадж байна. Бид бол одоо жишээлбэл юу гэдгийг үнс авч ирэх 3 дугаар цахилгаан 4 дугаар цахилгаан станцаас авч байгаа газруудад манайхаас одоо дижинжлэг хийлгдэг. Тэгээд хэрвээ байх ёстой стандартаас илүү гарах юм бол тэр авах хэрэгэлдэг юм байгаа. Ер нь бол хүмүүс цацрах гэхээр зэрэг зөвхөн л одоо ураанаас гардаг бодоод байгаа. Өсөө цацрахгүй зүйл бас байхгүй. Идж байгаа элемент чинь цацраггүй байна. Бид нар одоо энэ нар хүртэл цацраг ялгаруулж л харин зүгээр энэ ялгарч байгаа цацраг чинь хүн амьдрах орчин мөн үү биш үү стандартд байна уугүй юу тэгээ эрүүл нь хортой юу хоргүй юу илүү гарч байгаагүй гэдэг л нөөц тогтоогдсон томоохон хэмжээний
ер нь бас дэлхийн одоо хэмжээнд тооцогдсон хэмжээний нөөц тогтооглоо гэж хэллээ. Тэгэхээр энэ нөөцийг зүгээр өнөөдөр бид нөөц тогтоолоо гэж зүгээр ингээд яриад өнгөрөх юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар одоо эргэлтэлтэнд оруулж ашиглах юм уу? Эсвэл өнөөдөр яг төрийн бодлогын дагуу явах юм бол одоо ингэж нөөц тогтоогцсноор бид цаашаа дараагийн алхамд юу байх хэвтэй? Засгийн газрын мөрөн хөтөлбөрт бол шар нунд хүртэл боловсруулнаа. Шар нунд хүртэл одоо бий болгоод гадагшаа гаргана гэж шүү дээ. Тэр төвшинлэг бол явна. Гэхдээ ганцхан одоо энэ орд биш бас тогтоогдсон ордууд маш олон байна шүү дээ. Тэр бүх ордуудыг одоо эдийн засгийн хэрэглэнд оруулах талаар одоо хэлэлцээрүүд бол одоо сүүлийн бүх жилүүдэд явж байгаа. Одоо өмнөх засгийн газар үед ч явж исэн, одоо шүргэжлээ явж байгаа. Зөвхөн харин юу гэж харж байгаа вэхээр зэрэг зөвхөн нэг хэсэг хүмүүс нэг хоёр өдөр шөмжилсэн төрийн бодлого бол одоо нэг хүн юм ярангуут л одоо солигдоод өөрчлөгдөд байдаг гэж болохгүй тий. Тийм учраас энэ төрийн засгийн төлөвлөсөн баримтлах бодлого нь бол явж байгаа энэний дагуу. Харин зөвхөн ерөнхий сайд бол энэ ерөөсөө технологи нэвтрүүлэхийн наслууд чинь явж болно. Харин зөвхөн атом цахилгаан станц барих тухай асуудлаа хойшлуулъя гэж байгаа. Тэрнийг тодорхой зөв хойшлуул тий. Энэ асуудал байхгүй. Бусдаа хийгээ яв гэж. Энэ асуудал байхгүй гэсэн бид нарт одоо судалгаа, шинжилгээ, хүний нөөц биелдэх, тий, технологи нэвтрүүлэх, энийг хянах гэдэг ерөөсөн ажлаа дийлэхгүй л байгаа газар л да. Зүгээр жишээ хэлье. Өчигдөр жишээл орчлон констракшн шатлаа шүү дээ. Тэгэхэд хэрвээ тэнд гал унтраагч тий одоо галаас хамгаалах төхөөрөмж, цөмийн технологиудаас өөрлөсөн төхөөрөмж байсансан бол ийм одоо тийм хэмжээний хохирол амсахгүй байсан иргэд. Өөрөөр цөмийн технологиг хэрэгжилж байсан бол иргэд тийм хохирол амсахгүй байсан. Жишээлбэл Бангладеш байшин урж шít. Тэр байшингийн одоо энэ гадна талын каркасны төмөр шít те. Тэрнийг стандартын төмөрөөр хийж өгөө юу? Тэрнийг зөв гагнж өгөө юу гэдгийг барьсныхан дараач бид одоо энийг тогтоох уламжтай байхгүй. Тэгэхээр ерөөсөн цөмийн технологийн хөгжлийн давуу талыг авч ирж өгдөг, аюулгүй байдлыг бий болгодог, тий? Эдийн засгийн ач холбогдлыг өгдөг, тэг хүмүүст одоо ингээд өрсөлдөх чадварыг өгдөг энэ салбарын талаар илүү сайн зөв ойлголт одоо байх нь зөв юм байна. Бид бол энэ тал дээр байнга нээлттэй байгаа. Манайхаас ямар ч асуудал асуусан бид хариулна. Иргэд хүн төрийн бас байгуул бүгднгийн бид урьж байгаа шүү дээ. Байнга нээлттэй байна. 24 цаг нээлттэй байна. Гэхдээ л одоо зүгээр одоо санаатаа санаандгүй тийм ээ. Бүр одоо Монгол Улсын их сургуулийн одоо физикийн салбарын нэр бариад худлаа яриа яваад байгаа хүмүүс зөндөө байна шүү дээ. Болохгүй шүү дээ. Эн чинь эцэстээ эн чинь Монгол Улсын нийтлэг эрх хэсэг юм биш үү? Тийм. Энд ч одоо Монгол Улсын хэсэг юм байна шүү дээ тийм үү? Монгол Улсын засгийн газрын бодлого, төрийн бодлого ингээд тодорхой гарцсан байж байхад яг тэрний эсрэг зориуд ингээд яг таны түрүүний хэлж байгаа хэрэг юм бол Монгол Улсын сургуулийн нэрийг бариад, физикийн сургуулийн нэрийг бариад худлаа яриа явж байгаа улсууд байна гэж. Түүнчлээ тэр улсууд хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр худлаа нэр ус зүгээд худлаа юм ингээд яриад явж байгаа бол яг бодиттой нэр устай. Гэхдээ тэр зөв нэг зориуд мушгин гоовлж байгаа нөхдөд байна шүү дээ. Нэг жишээлбэл энэ холбогдох газрууд нь бас тийм хүмүүст бас албасаар анхааруулга өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгэл одоо ч л нэг хүмүүс одоо энэ бодлого ярьслага өгдөг тийм. Нэг бүтэн өгүүлбэр болоод нэг утга гарах хэрэгтэй байтал тийм. Тэр өгүүлбэрээс одоо 20 өгтөө өгүүлбэр байлаа гэхэд одоо 10-ыг нь аваад хойдлон тайлбар хийхээс чинь үндсэн утга байхгүй юм дээр тайлбар хийгээл ингээд сууж идэг, говуулж идэг. Ерөөсөө хүмүүсийг зориудаар тийм одоо ингэж идэх хүмүүс байна шүү дээ. Энэ мэдээллүүдэд олон нийт их амархан автаад ингээд төөрөгддөг гэдэг юм уу? Эсвэл одоо салбарыг буруу зуруу дутуу мэдээлэл авж байгаа байдаг юм байдал нь өөрөө цөмийн энерги гэхлээр уран зөвхөн атомын станц гэж ойлгодог нэг тийм жоохон явцууд мэдээлэл баг байгаагаас болоод байгаа юм болоо гэж. Гэтэл яг өнөөдөр орчин үед энэ цөмийн энерги гэдэг нэг эдийн засгийн одоо ямар салбарууд одоо ялангуяа шинжлэх ухааны салбарууд бол өргөн ашиглаж байгаа мэдээллүүд байна л да. Хамгийн түрүүнд Монгол улсад өнөөдөр тэгвэл нэвтрүүлээд ашиглаж байгаа салбарууд олон байна. Гэхдээ дахиад нэмэгдүүлээд хөгжүүлэх болцоотой салбарыг та юу гэж харж байна? Одоо бол ер нь одоо бүх салбарт л одоо хэрэгжилж байна дөө. Би дахиад л одоо ярилцлагын дээр хэлдэг ганц юмтай л болчиход байгаа.
одоо хөдөөж ургацыг нэмэгдүүлэх тийм. Гэхдээ ургацыг нэмэгдүүлэх заавал шарж барихгүйгээр нэмэгдүүлэх боломж байна. Одоо шил ган зууд болоход одоо усны нөөцийг хадгалах тийм технологи байж байна. Тэ? Манайх нь хөдөө аж ахуйн орон тэг хөдөөж ахуйн орон гэдэг дээр уул уурхай гэхдээ чи ерөөсө олборлолт, баяжуулалт, боловсруулалт одоо экспорт хүртэл бүх шатанд л одоо бид нар энэ газар доороос хичнээн хэмжээний зүйлийг авав тий. Энэ дотор нь чинь нэг атгах шороон дотор хичнээн алт, хичнээн мөнгө тий. Хичнээн зис гуйл байна гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ технологи хүртэл одоо манай одоо шинжилгээ манай физикийн ялангуяа цөмийн технологиудаас суурилсан байж гэж байна. Өмнө ялгаагүй одоо аюулгүй байдлыг ярьж сая одоо үүдээ арчс орнд хамтын нийгэмлэгийн хурал боллоо. Тэн дээр жишээлбэл хил гайлаар засаг идвэт бодцоо ер нь одоо 20 бараа тээвэрлсэн эсхийг л одоо цөмийн технологиудад цуурлаач л аюултай бараа орж иж үүдгийг мэдчихэж штт. Тэрнээс мөн ялгаагүй одоо энэ зам чанартай чанаргүй барьж байгаа, барилга чанартай чанаргүй барьж байгаа. Энэ чанарын стандартыг тогтоох төрөл цөмийн технологиг ашиглаж байна. Имлэг тийм зөвхөн хор тавдрыг эмчлэгт хэрэгэлдэг байсан бол одоо бүр бусад өвчнүүдийг өндөр түвшинд онцлоход хэрэгжилж байна. За мөн ялгаагүй одоо энэ за эрдэм шинжилгээ судалгаанд бол одоо бүр өргөн хэмжээтэй хэрэгжилж байна. Тийм ээ. Одоо сансарт огторгууд хүний нисгэхэд одоо энэ цөмийн технологи хэрэгжилж байна. Газрын үнд тийм өрөмдлөх судалгаа хийхэд хэрэгжилж байна. Далайн үнийг Монгол дэлхийн одоо ингээд судлахад одоо цөмийн технологи хэрэгжилж байна. Хэл хязгааргүй юм хэрэглээг бий болгож хэл хязгааргүй одоо энэ хэрэглэж байгаа энэ технологи жишээлбэл ганц зүйл хэлж байгаа. Дэлхийн бүх проблем өөрөө эрчим хүчнээс үүдэлтэй проблем байна. Гар утсаа цэнгэлэх тийм гараа машинд суугаа явах. Тэгэл одоо ерөөсөө бүх машин цахилгаан болж эхэлж байна. Гэр орно тийм өдөр шөнөгүй цахилгаанаас хамааралтай шөнийн нийгэм чинь. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх проблемыг шийдэхэд цөмийн технологи бол нэг ихний тэргүүлэх хийнэнд явж байна. Одоо нано технологи маш чухал гэх хүмүүс ярьж шүү дээ. Нано технологи чинь энэ цөмийн технологийн юмд нэг хэсэг багхгүй. Хүмүүс нано технологи гайхамшигтай гэж үзэж байна. Мөнгө талаас одоо сэргээгт эрчим хүч тий одоо наран цэлхний эрчим хүч гэж байна. Энэ ялгаагүй цөмийн технологитой харилцан уялдаатай байж хөгжиж байгаа болохоос биш нэг нь авах юм бол нэг гарын давхар гэдэг шиг юм байгаа учраас ерөөсөө нэг юм салгаж биш цогцоор нь ингэж ойлгодог баймаар. Яалтч цөмийн хэрэг гэдэг бол өөрөө энергийн дэлхий дээр байж байгаа одоо энерги эрчим хүчний нэг чухал их үүсвэр учраас ингээд том гүрнүүд бол энийг одоо бодлохоор бас ингээд хөгжүүлээд явж байна. Зөвхөн өнөөдрийг дэлхийн улс орнуудын хандлагыг эрчим хүчний одоо тэр хэрэглээгээ гаргаж байгаа хандлага за бусад одоо тэр шинжлэх ухаан хөдөө аж ахуйн салбар гэдэг нь бусад нийгмийн эдийн засгийн салбарууд руугаа нэвтрүүлж ашиглаж байгаа энэ хандлагыг харуул юм ямар байна. Ерөөсөө тухайн орнд өндөр хөгжиж байгаа бүх орнууд цөмийн технологийн суур судалгаа, цөмийн технологийн мэрэгчлэлтэнгүүд дээр л одоо суйрлаж одоо мэдээ эзэн засагтай холбож ингэж хөгжиж байна л да. Тийм учраас цөмийн технологи одоо жишээлбэл маш их зис үйлдвэрлэдэг одоо зис утас үйлдвэрлэдэг газрууд гэж тэрнийх нөгөө нэг уян хатан чанарыг сайжруулж тэ аливаа зөрүүлж одоо шил цөмийн технологиг хэрэгжилж байна тэ. Энэ цөмийн энерги гэж зүйл бол жишээлбэл уранаас гаргаж цөмийн энерги бол тогтвортой энерги их чухал л. Одоо жишээлбэл энд нэг 100 мегаватт 100 мегагийн тий одоо том хэрэглэгч байлаа гэж бодоход тэрийг бол тогтвортой эрчим хүчээр хангах нь бол жишээлбэл нүүрс байна. Одоо газрын тос байна. Хий байна. Уран байна. Яг нар салхи бол дэлхийн нийт эрчим хүчийн 1/4% л гаргаж байгаа юм одоо. Тэгээд эн чинь өөрөө их өндөртэй. Эцсийн одоо энэ доктортой эрчим хүч гаргаж том үйлдвэрлэлийг бий явуулах хэмжээний эрчим хүчийг гаргахгүй байна. Тэгэхээр энүүгээр дулдуулж энэ бусад салбарыг нар салхи болно гэдэг тий одоо юу гэдэг энэ цөмийн эрчим хүчийг лөө цөмийн эрчим хүчтэй далндлоо цөмийн технологи лөө одоо муу муухай бүхний төлөвтэй энэ асуудлыг бол болох хэрэгтэй. Ер нь тэгээ зүгээр мэдээлэл юу гэдгийг ямар нэгэн байдлаар зориудаар тий одоо энэ дэвшилт технологийн энэ асуудлыг монголчуудад хэрэглэхгүй байх бодлого байхыг үгүйсэхгүй. Ингэж бодож байгаа, ингэж хүсэж байгаа зүйл хүмүүст бол шуудхан эхлэхэд бол тэр чин бүтэхгүй тий.
эн чинь эцсийн чинь Монгол хэрэгтэй зүйлийн эсрэг яриад хэний төлөө юм яриад байгаа гэдэг бас боддог байх хэрэгтэй. Та түрүү хэлээд өдөө аж ахуйн салбар тэгээд ургац одоо мал аж ахуйн салбарт ч энэ цөмийн технологиудыг бол ашиглалаар өндөр үр дүн гарч байна гэж. Яг өнөөдөр манад аваад хэрэгжилж байгаа бас зүйлүүд байгаа байх. Ер нь цаашдаа нэвтрүүлэх шаардлагатай. Яг ойрын хугацаанд нэвтрүүлж болцоотой гэж харж байгаа ямар үйл ажиллагаанууд байна. Одоо жишээлбэл улс цэвэршүүлэх гэж байна тий. Улс цэвэршүүлэх технологиг чи одоо байнга л одоо хэрэглэх шаардлагатай. Жишээлбэл одоо юуны цөлжилт тий их болж байна. Тэр үед бол жишээлбэл ус хадгалах технологиуд байна тий. Ерөөсө хүмүүс анзаардаггүй болохоос биш манад яг энэ манай салбарын тий одоо бүх салбарт технологи хэрэгжилж байгаа хэрэглээс үйлүүд маш их өсөж байгаа хэрэг эдийн засгийн өсөлтөд байгаад. Ерөөсө хэрэглэхгүй салбар алга хэрэгжилж болохгүй зүйл алга тий. Ялангуяа чи эрдэм шинжилгээ судалгаа жишээлбэл одоо нэгдүгээр эмнэлэгтэр их чинь одоо хав өвчнийг эрт үед нь уншлах тэгэхээр одоо том одоо аппаратыг манайх шугамар авч ирэл өгч байна бид нар тийм ээ. Энэ чинь бол ерөөсө нэг хүн ирүүл байх хэвээр тийм. Энд бид нар замын одоо ялангуяа одоо сүүлийн үед маш их ашиглах хэрэгтэй юм бол замын бүтээн байгуулалтыг өндөр олноор хийж штт. Тэгвэл энэ замын чанар чинь үнэхээр чанартай муу юм гэдгийг тогтоодог тэр аппаратуудыг зүүн технологид суурилсан байдаг. Тэрнийг аваад бүтээн байгуулалт маш их болж байна тийм. Ялангуяа барилга тийм. Тэгвэл энэ барилгын хийц технологи чинь стандартд байна уугүй гэдгийг шалгах гээл ерөөсө өөрөөр хэлбэл өндөр түвшний юм хийж байгаа бүх зүйлийг шалгадаг энэ одоо дэвшилт технологи бол цөмийн технологид суурилсан байна. Имлэг тий онш тогтоох, оншийг мэдрүүлэх тий. Одоо шил ойр үед маш яаралтай авч хэрэгжүүлэх ёстой зүйл бол цөмийн технологиос суурилсан эсийн төвшөнд тий. Одоо ингээд малын өвчнийг оншилдог тэр одоо тунаг төхөөрөмжүүдийг яаралтай оруулж ирэх шаардлагатай. Хөдөө жоохон салбар тий. Монголч хөдөө жоохоор шүү дээ. Гэтэл малаа маш сайн оншилдог, мэддэг. Одоо тэнд нэг юм болоход л тийм олон хүн дагуулж чухал өөрсдөө очиад оншилчдаг болмоор ба шүү дээ. Тэгэхэд бид нар одоо өөрөлд энэ салбаруудад хүчээ энэ салбарын дэвшилт бүх технологиг тий одоо эмэгтэй хүний тий гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл Монголд хөгжиж эхэлж байна. Гэтэл хүн ярьс ямар эмзэг вэ? Ялангуяа эмэгтэй хүн. Тэгэхээр энэ эмзэг арьсанд байгаа арьсанд хүрэх тэр гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хоргоожүүлэх тий тэр технологийн жишээлбэл цөмийн технологид суурсан байх жишээтэй шүү дээ. Одоо дээрээс нь Монгол хүн өсөж байна тий. Тэгэхэд хүнсийг удаан хадгалах шаардлага байна. Удаан хадгалах гэхээс хүмүүс засвар шарна гэхээс өөр зүгээр л тэнд байгаа нэм бактерийг устгаал тодорхой хугацаанд тэр нэм бактери өрчихөө хугацааг бий болгодог гэдэг нь маш олон салбарт ашиглаж болж байна. Тэгэхээр харин зүгээр энэ салбар бүрт ажиллаж байгаа шийдвэр гаргах төвшнээ энэ хүмүүс бол танаа салбарыг яаж илүү хөгжүүлэх цөмийн энергийг ашиглах вэ гэдгийг манайтай ирж хамтарч хөгжүүлэх юм бол харин танаа салбар бол уул уурхай нөхдөж явах нэмлэг малаж явах аль нь чалгаагүй дэлхийн дэвшинд хүрнэ. Тэгээгүй цагт хоцрогдолтой байсаар байх болно. Тэгээгүй цагт хөгжлийн тухай асуудал аль салбарт байхгүй. Энэ бол маш тодорхой хэлээ. Та ярилцсан байлаа. Та тэр ярилцах цаг дууссан байна. Таны цаашдаа ажиллаа амжилт хүсэж байна. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ гүр ярилцлагын цагаар цөмийн иргэн газрын дарга тэгшвэр өргөдөж оролцлоо. Анхаарал тавьсанд баярлалаа.